удирдлагынхаа нөгөө үйлчлэгээний талаар одоо энд ирсэн хүмүүст ямар үйлчлэгээ үзүүлж байна тэр талаар. Манай имлэг 2002 онд байгуулагдаад тэрнээс хойш уламжлалт аргаар онцлогоо явуулахаас гадна Европын шинжилгээний үүдтэйгээ үзэж танилцаад бүх оншоо тавьсныхаа эцэст тэрэн дээр тохируулаад өөрсдийнхөө оншоо харж байгаа. Тэгээд Монгол имээр имчилдэг бусад одоо Монгол имлэгчийг судалсан барина. Тэгээд дээрээс нь Европын имлэгийнхаа шинжилгээний үзээд оншоо тавиад тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад Монгол имээр имчилдэг. Гэхдээ Монгол имээр авах хавцад одоо шаардлага гарсан тохиолдолд мэдээж бол имчилтээс гадна Европын имээр бол хавсраад явцдаг. Манай дээр бол заавал тийм өвчин гээд тэгэх юм байхгүй. Жишээлбэл одоо манай хяналтанд ээлдэхэд сахарны диабеттэй хүмүүс, дээрээс нь ревматоидны полиартриттэй, дээрээс нь БЦ вирустэй, элегний хорт хавдартай, тархины хорт хавдартай гэх мэт олон төрлийн хүнд өвчтэй хүмүүсийн хяналтандаа байнгын хяналтандаа аваад тэгээд одоо ойролцоогоор 10 хэдэн жилийн турш одоо тэр хүмүүсийн хянаад имчилгээг хийгээд явж идэг. Тэгээд манай имлэгийн бас нэг давуу тал нь гэх юм бол зөвхөн тэр хүнд эмийн имчилгээ хийгээс гадна одоо дээд эрүүл мэндийн отж байд гэж байгаа имлэгийнхэн гол учир нь юм бол тухайн хүний сэтгэл санаа болоод оюун ухаанаараа өөрийгөө яаж зөв чиглүүлж тэр өвчнийхөө эсрэг одоо яаж тэмцэж болох уу гэдэг тухайн хүний тэр оюун ухаанд нь шингээж өгснөр тэр өөрийнхөө эд эсийг одоо тэр өвчнийхөө эсрэг зөв дайчилж имчлэх тэр арга замд нь оруулж өгдөг. Манай имлэгийн бас одоо имчлүүлж байгаа хүмүүсийн одоо үр дүнд хүрч байгаа бас нэг нууц нь өөрсдийнхөө оюун ухаанаар өөрсдөө итгэрэй гэсэн тэр бодол сэтгэл нь тус нэмэр болж имчлэгддэг л дээ. За та одоо юу нэг дээд эрүүл мэндийн гэдэг нь ажлын талаар мөн отож байд имлэгийн үндэс суурь хөдөл санааны талаар нэг танилцуулж өгөөч. Энэ 2002 онд одоо имлэгийн захирал Баатар би Александр гэж одоо мой дэмжиж Бэдгорын имлэгийг байгуулсан. Ягаад ийм имлэг байгуулах болсон гэхээр тэр үед манай ойд багш тал төгсөд тэгээд хэдэн сар болж исэн Баатар алга хоёр нэг ороо манад ирлээ. Нэг багш хэдэж надад сайхлахгүй. Хөшин цай зүйл дээр ингэж яасан чи. Гэнт нөгөөдөр чинь цүнхөө удлангууд нэг том хандаг гаргаж барил. Надад барил шай барах юм болоо юм шүү дээ. Тэгээд би хэллээ. Та нар одоо яаж тоглоом гэж юм хайшин. Баягш одоо бидэнд багш танд орохоос гаргах шавар орё. Та бидний авч хайрлаач. Бидэнд юм хэлж өгөх хэрэгтэй байна, багш хэрэгтэй байна. Энэ чам телевизээр над бараг байхгүй шүү. Чи багшийг 12 жил дагсан Баатар. Би бол 4-5 хаан жил сүүлийн үед багштай танилцаад шавар орсон нэг. Хоёрдугаар багшаас авах эрдмийг чи надаас хамаагүй авсан. Тэгэхээр шавьяасаа дор багш байх гэж хашаа харсан байт. Аав надад битээ дамжуулаад. Тэгээ суугаад байдаг байх ингээд сөхрөөс утсан. Тэгснэ тэгж яах юм. Та тэр хардаа манай хмаран талдаа сонготой нар шингэх гэжээ. Таадгийн наач. Тэгээд авсан. Тэгээд алга Баатар хоёртойгоо гурвуулаа яриад хоёр шавьяа дуудаад би одоо дуудах хэрэгтэй болсон шүү дээ. Миний шав болсон учраас за хийе гурвуулаа. Багшийн эрдэмийг гүйцээ. Багш минь дээрээ 7 эрдэмтэй байсан. Надад ийм юм хэлж ирсэн. Одоо ингээд аваад үзэхэд Бэдгор дандаа өөр юм ярьсан гэдэг шүү. Надад философи гүн ухааны, Монголын гүн ухаан, тарины гүн ухааны тухай багш илүү ярьж байсан. Түүхэн ярьж байсан. Баатарт яг эми ургамлыг таних тухай. Түүнийг түүх хатаах. Нийлүүлж юм тань хийх. Дараагаар нь хийсэн эмээ энэ хүнд 2-ын нөхөө, 3-ын нөхөө, 4-ийн нөхөө тэр жор найруулах одоо тун найруулах гэж байгаа. Өхөөмийн төр. Дандаа энэ аргыг судсаар онцлог аргыг илүү заасан. Бэдгорын төвшин савыг мэдчил байсан байхгүй. Би нэг 2-3 литрийн Баатар бас нэг 2-3 литр, сайндаа 4 литрийн манай алга бас нэг 2 литрийн сав цөмөрөнд 40 литрийн багтахгүй юм шүү дээ. Тэгэхээр багш маань таниад бидэнд чигийн араа ойролцоо энийг араа илүү авчих болов гэсэн юм өгч байсан юм а гэж би боддог.
Тэгээд энэ хоёртойгоо нийлээд за эмнэлгээ байгуулъя. Баатармын сургуульд орчлоо, төгсчлөө. Эмнэлгээ байгуулъя. Чи дадлага практикийг хийн. Би багшийн ярьсныг та нарын чиний практикт нэвтрүүлж байгаатай нийлүүлээд бичин ман болгож бичих туулах. Алга энэ туслан. Энэ бид гурван бүтээл байх ёстой. Тэгээд энэ хүн бол манай ойд багш. Одоо энэ эмнэлгийн нэр нь байгаа. Энэ дээрээс 8 дахь үеийн их багш юм аа. Ойд багш бол бидний багш. Тэгээд 9 дахь үе нь болж одоо энэ хүнийхээ нэрээр тэгээд 8 багшийн бодоод тэгээд энэ багшийн нэрээр нэрлсэн энэ эмнэлгийг байгуулсан юм дэгүүр. Эмнэлэг дээр ер нь ямар үйл ажиллагаа явуулж байна, ямар эмчилгээ үйлчилгээ явагдаж байна. Тэр талаар та нэг. Сүүлийн үед бол эмнэлэг дээр бол ер нь гол одоо суурь эмчилгээ бол хавдрын чиглэлийн эмчилгээ явагдана. Тэгээ энд бол одоо сүүлийн үед бол ер нь голцоо элэгний хавдар их байсан. Тэгснэ одоо өнөөдрийн байдлаар бол хөхний хавдар ер нь маш их өсөж байна. Одоо энэ эмчилгээний хувьд бол яг Монголын уламжлалт аргаар багшаас дамжиж ирсэн тэр олон аргуудыг багшийн хэмжилж ирсэн одоо тэр дадлаг туршлага орчин зүйн ангаа ухааны шинжилгээ эхотомограф өсөд одоо иммунологийн шинжилгээ үндэслэж ер нь хавдрыг бол ганц хоёр эмч хүн онцлохгүй л дээ. Тэгвэл одоо онцлогооны одоо том эмнэлгүүдээр ажиллагдж ирсэн гадаад болоо дотоод манай дотоодын эмчдийн онцлсан онцлогоон дээр үндэслэж боломжтой энэ тань байж бичлэж болсон. Шаардлагатай үед одоо бас өөр өсөд одоо эмчилгээг бол бас Европын хэмжлэг одоо хамтран бас явуулдаг тийм босод эмчилгээ. Одоо сая үлцээ багш онол арга зүйл философи талаас нь ярьлаа. Та бол одоо илүү гардаж одоо эмчилгээ үйлчилгээ явуулах одоо практик дадлага тал руу илүү одоо эмчилгээний ажлуудыг явуулж байгаа. Тийм болохоор ер нь яаж одоо эмчилж яа, ямар аргуудыг ер нь хэрэгжилж яа нэ. Энэ уламжлалт Монголын маань өөрөө тэр олон янзын аргуудыг сонгож авсан гэдэг. Жишээлбэл өвчний тэр одоо 7 тамир. Тэгээ одоо үндсэн 3 онол биш тийшэр бадрын онол. Тэн дээр ариутгах, хомсдох, барагдах, дутаг одоо илүүдэх. Тэгээд тэрийг бол одоо 4 үлрэл 5 махбаттайгаа холбож тэр өвчний явцаар одоо хэдгээр зэрэглэлтэй байна, халуун мэдэрсэн байна уу, хий дам байсан байна уу, шар дам байсан байна уу. Эдгээрийг бол одоо яг тэр судасны одоо оншилж тохирох юмыг бол тохируулж өгдөг. Эмчилгээний ер нь гол одоо юу бол тэр жишээлбэл одоо хүний судаснд бол тараах судас, хураах судас гэж хэлдэг тийм. Тэгвэл эмчилгээ тараах судаснд явуулах юм уу? Сонгож авч хураах судаснд эмчилгээгээ явуулах гэж байна уу? Эсвэл одоо тэр капилляр гэж одоо эмчилгээ ярьдаг. Тэрний дараа одоо юу талд нь бас бэлчээр гэж байдаг тийм. Тэгэхээр бэлчээрт явуулах гэж байна уу? Онсонд явуулах гэж байна уу? Тэгэхээр өвчин одоо тэр одоо жишээлбэл элэгний өвчнөд бид нар хавдар гэдэг байдаг шүү дээ. Тийм бор шарингийн элэгний бор гэж актер өвчнийг бол гормол өвчнийг бол одоо явсаар бол хавдар болдог. Тэгэхээр яг хавдар гэж өвчин бол Монголын ангаах ухааны судалт бол ер нь чихга гэж хэлнэ үгээс тэг битэг. Ер нь ямар нэгэн өвчин баг дээр нэмэхгүй болж цаашаа нь явуулаад арах болгочихж байгаа. Баг дээр нэмжлээд арах гэж байна. Цусны даралт ч гэсэн одоо цусны даралт гэж юм энэ судалт нь баг байдаг шүү дээ. Цусны халуун гэж. Тэгэхээр цусны халуунаа одоо
дарчвал даралтай болгож. Аа.